Баярлалаа. Тэгэхээр бид 2018 оны мөнгөний бодлого бол чухал бодлогыг хэлцэж байна. Ер нь 2018 онд мөнгөний бодлого маань бодитоор хэрэгжих гол үндэс нь 17 оны мөнгөний бодлого өөрөө үнэхээр сайн үр дүнтэй хэрэгжсэн үгүй юу? Юу нь хэрэгжиж Монгол банкны 17 оны мөнгөний бодлого нь яг ямар арга хэрэгслээр тулгуурлаж эдийн засгийн хөгжлийг яаж дэмжсэн, ажлын байрыг яаж хадгалсан, хэдийг нэмэгдүүлсэн гэдэг асуудал бол бидний нэг номерын асуудал. Тэгэхээр бас мөнгөний бодлогын ажлын хэсгийн ахлагчаас би энэ 2017 оны мөнгөний бодлогот ер нь ямар дүн тавьж байгаа, үр дүн гарсан юм уу? Хэд хамгаалалтын эрсдлээс хамгаалах чиглэлд бол 2017 он нэлээд чанга бодлого Монгол банк авч хэрэгжүүлсэн. Яг нь энэний үр дүнд валютын нөөц бол нэлээд сайн нэмэгдсэн. За бас арилжааны банкуудын чадхыг сайжруулах чиглэл ажлууд хийж байгаа. Ер нь ямар үнэлт өгж байгаа юм бэ гэдэгт нэгд тодорхой бас их хурал хариултаа өгж дараагийн мөнгөний бодлогоор ярилцах нь зөв болов гэж бодож байгаа. Хоёр дахь зүйл нь ер нь бид нар энэ эрсдлээс хамгаалах нь өнөөгийн эдийн засгийн нөхцөлд бол чухал л та. Гэхдээ 2018 оны мөнгөний бодлогод ирээдүйрээр чиглэсэн мөнгөний бодлогын эхлэлийг тавина гэж нэг заалт орж байгаа. Тэгэхээр энэ өөрөө маш чухал. Яг гэвэл бид нар эрсдлээс хамгаалж ингээл хэд хамгаалтын байдал яваад идэг. Гэтэл эдийн засгаа тэлэх, эдийн засгаа хөгжүүлэх тал дээр манай бодлого сүүлийн үед бол орхигдоод байгаа. Энийн нэг зүйл нь инглээс саяхан бид нар яриад байгаа бас зээлийн хүү буурахгүй, төсвийн алдагдал буурчиж зээлийн хүү буурна гэж сая ярьж л. Төсвийн алдагдал буурахгүй байгаа гэдэг чинь л өөрөө эдийн засгаа бид нар тэлж тухайн их хурл өөрөө алдагдaltaа төсөв баталж тэгээд энэ эргээд эдийн засагч алдагдал авчиж байна. Бидний хүсэж байгаа зээлийн хүүч буурахгүй, ажлын байрч дөрвтэй нэмэгдэхгүй байгаа юм л да. Тийм учраас би ер нь Төв банкны удирдлагыг одоо тэр эрсдлээс хамгаалах талдаа мэдээж бодлогоо хэрэгжүүлэх байх. Гэхдээ тэр ирээдүйрөө чиглэсэн эдийн засгийн хөгжлийг тэлсэн бодлогыг одоо ер нь жоохон зоригтой авч хэрэгжүүлээч гэж хэлмээр байна л да. Бид өнөөдөр сая бас яриад байна. Арилжааны банкуд л гэхэд арилжааны банкудад аж ахуйн нэгжүүд жилийн 24-өөс 30% хүүтэй зээл аваад тэгээд олсон орлого ашгаа зээлийн хүүд өгөөд төлөө дуусч байна. Хувь хүмүүс ипотекийн зээл авсан хүмүүс бас л хүүгийн хүүд мөнгө төлсөөрögд үндсэн зээлээс нэг төрөж хасагдахгүй байна гэд энэ өөрөө хүмүүсийг ч аж ахуйн нэгжүүдийг ч тарамдуулж дөрөйтулж өсч хөгжих өр төлбөрөөс гарах боломжийг өгөхгүй байгаад байна л да. Тэгэхээр бид нар одоо энэ эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа энэ тохиолдолд энэ тал дээр анхаармаар байна. Тэгээ би эхний ээлжинд сая тэр мөнгөний бодлогын ажлын хэсгийн ахлагчаас асууя гэдэг. Ирээдүйд чиглэсэн саяын зээлийн хүүг бууруулах чиглэл дээр энэ 2018 оны мөнгөний бодлого дээр жишээлбэл тодорхой юу туссан? Хоёр дахь нь түрүүний асууж байгаа тэр яг 2017 онд мөнгөний бодлогын ямар арга хэрэгслээ тулгуурлаж эдийн засагт өсөлт авчирсан ажлын байрыг нэмэгдүүлсэн тэм үр дүн гарч үгүй юу гэдэгт ямар хариулт өгөх вэ гэдгийг эхлээд асуумаар байна. За баяр цаахан ерөнхийлөгч. Дамбачраг шүүн хариулах уу? За Батмөр гүш. Банк орооны гүш. За 2018 оны мөнгөний бодлогыг бичвэрэнтэйг одоо бид Монгол банктай хамтарч ажлын хэсэг ярихдаа 17 оныхыг бол бас нэлээд сайн үзсэн л дээ. За 18 оны энэ баримт бичгийг гаргаж ирэхдээ 9 сард боловсруулж Улсын хурлд 9 сарын төгсгөлд өргөн барьсан. Тэгэхээр 9 сард барьсан учраас гаргаж ирж байгаа тоо баримтууд эхний хагас жилийн байдлаар 8 сарын байдлаар эхний 9 сарын байдлаар ингэж гарч иж байгаа учраас бол жилийн эцсийн яг тэдэн хувиар биелнэ гэдэг тоо хэлэхэд бол төвөгтэй. Зөвхөн Монгол банкнаас өөрснөө яг одоо хүлээгч байгаа гүйцэтгэлээр 2017 оны гүйцэтгэл за ингэж биелнэ гэсэн ийм тоо авал одоо хэлж болох юм аа. За ажлын хэсгийн зүгээс бол үзэхдээ бол юу гэхээр инфляцийн түвшин бол 2017-аас 19 онд 8% даа бол барина гэсэн ийм төлөвлөгөөтэй ийм одоо хууль батлагдсан. За энэ бол энэ хэмжээндээ бол одоо байх боломжтой байна. За ханш тогтворжуулах чиглэлээр тавьсан зорилт нь бол биелэгдэнэ гэж үзэж байгаа. Валютын захын дэд үтсийг одоо бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил бол бас гайгүй сайн явж байгаа гэж үзэж байгаа. Санхүүгийн салбарын нэрслэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлыг бол бид бас өөдрөгээр харж байгаа. За санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг дэвшлүүлэх чиглэлээр бас ажиллах шаардлагууд бол байгаа гэж үзэж байгаа. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захирамж гаргуулж холбогдох байгууллагуудтай хамтарч байгаа ажлыг бол одоо бас үр дүн гарна гэж үзэж байгаа. За эдийн засгийн идэвхжлийг бэхжүүлэх чиглэлээр дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажлыг бол бас өөдрөгээр харж байна. За эрх зүйн орчныг одоо боловсруулах чиглэлээр хийж байгаа ажлуудыг бол бас сайн үр дүн гарна гэж харж байгаа.
За эцсийн үр дүн бол юу гэхээр Монгол банкны жилийн эцсээ тайлангаар бол гарнаа. За ямар ч байсан бол Монгол банкны энэ үйл ажиллагаанд бол нэлээд их нааштай өөрчлөлтүүд бол гарсан. Монгол банкны ерөнхийлөгчээр сонгогдсон Баяр Цаахан бол Монгол банкныхаа бүтцийн одоо өөрөөр хэлбэл бүтцийн газруудынхаа удирдлагын чадварлаг сайн боловсрогчноор хангаж тэдэнтэй хамтарч маш сайн ажиллаж байгааг одоо хэмтгэлж хэлье гэж бодож байгаа ажлын хэсгийн харлагч аваад. За энэ хүмүүсийн одоо хамтын жармалтын дунд Монгол улсын гадаад валютын нөөц 2.2 тэрбум доллар болж байгаа. За ингээд цаашдаа эх жилийн эцэст бол 3 их найд болох 20 оны одоо эхний ах жилийнх одоо 2012 онд байсан 4.3 одоо тэрбум доллар болох ийм боломж бол хангагдана гэсэн ийм дүр зургийг бол харж байгаа. 2017-аас 18 онд яаралтай төлөгдөх ёстой одоо буцаж төлөгдөх гадаад өр зээл. За тэгээд тэр одоо санхүүжилтийн хомсдлыг арилгах чиглэлээр олон улсын валютын сандаа хамтарч маш их сайн ажиллаж энэ дээр бол агс дэвшил гаргасан. Долларын ханш бол харьцангуй тогтвортой байна. 2450. За энд нэг гарч байгаа нэг үзүүлэлт бол юу гэхээр хадгаламжийн одоо долларжилт бол багасж байгаа. Нэг үе бол юу гэхээр хадгаламжийн долларт нэмэгдээд байсан учраас зах зээл дэх долларын одоо эрэлт нэмэгдээд байсан. Одоо сүүлийн үед хадгаламжийн долларжилт бол багасж байгаа. За зээлч зэрэгэл одоо тогтоодог байгууллагаас Монгол банкны одоо Монголын эдийн засгийг нааштайгаар үнэлж байгаа. За энд бол юу гэхээр Монгол банкны одоо хийж байгаа ажлууд бол бас нэлээд их сайн нөлөө үзүүлж байгаа гэж бодож байгаа. За төсвийн бодлогын тохиргоо одоо сайн хийгдэж байгаа. За хүлээлтийн одоо тогтворжилт, эдийн засгийн өсөлт одоо өөрөөр хэлбэл эхний одоо 10 сарын байдлаар 5.8% эдийн засаг өсөж байгаад бол Монгол банкны үүрэг оройл бол одоо их сайн идэвхтэй үйл ажиллагаа сайн нөлөөсөө гэж ингэж үзэж байгаа. Оюун чимэг гишүүнд 1 минут өгье. Түрүүн оюун урал гишүүн хэлсэн тэр аялын үйлдвэрийн эмэгтэйчүүдийн өчигдөр чуулган бол үр дүнтэй амжилттай болсон. Яг энэ дээр би санал нэг байгаа. Бид нар өнөөдөр 21.100 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 18 оны бид нар энэ төсвийн бодлого дээр ч гэсэн 21.100 үйлдвэр барина. Энэний 32 нь хөнгөн үйлдвэр, 39 нь хүнсний үйлдвэр, бусдад нь өөр салбарууд байна гэж байгаа. Тэгэхээр саяын тэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, үүнээс гадна нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд хөдөлмөр халамжийн хилцүүдэд тэр хөдөлмөр эрхлэлийг дэмжих, өрхийн бизнесийг дэмжих гэдээ бас 20 тэрбум төгрөг байдаг. Жилийн 3% хүүтэй банкар дамжихгүй зээл олгодог 2-3 сая юм уу? За тэр стартап бизнест бол бүр 10 сая, 20 сая гэж хүртэл боломж байдаг. Жижиг дунд үйлдвэрийн юу ч гэсэн эзэндээ очих тал дээр бид анхаарал төрөөс яг ийм бизнес эрхэлж байгаа, ажлын байр бий болгож байгаа юмнуудаа бодлогоор дэмжиж энэ санхүүжилтүүдийг нэгтгэмээр байна. Тэгэхээр Төв банк яг энэ дээр тодорхой хариулт өгөхгүй юу? Азийн хөгжлийн банкны тэр төсөл яаж үр дүнгээ өгч байгаа? Ажлын байр нэмэгдүүлэх тэр төсөл 80 дугаар микрофон. Тодруулганд. За баярлалаа. 1 минут хариулна. За би та нарт нэг 2 тоо хэлье. Өнгөрсөн 2016 оны эхний 3 улирлын байдлаар эдийн засгийн уналт хасах 6.2 байсан. Өчигдөр статистикийн газар тоо гаргалаа. Нэмэх 5.7 болоод байна. Тэгэхээр энэ эдийн засагт бол ийм ахиц өөрчлөлтүүд бол гарч байна л да. Тийм учраас бид өөрсдийнхөө ажлыг одоо чадах хатгаараа хичээгээд л хийж байна. Сая одоо тэр жижиг олон төсөлтөй холбоотой асуудлуудыг би ийм тийм гэж шууд хариулчих хариулт надад бол алга. Судалж үзчихэж одоо хариу өгье. Дамбочир гишүүн нэмж хариулах юм. Дамбочир гишүүний микрофон. Оюун чимэг гишүүний асуугаад зүйлийг би нэг тодорхой юм хэлмээр байна. 18 оны төсөвт бол төсөвт 700 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг баталсан байгаа. Нэгдсэн төсөвдөр болохоор тэрбум 300 хөрөнгө оруулалтаар баталсан байж байгаа. Яг л энэ ажлын байр бий болох үүднээс жижиг дунд үүдээр ажилтай байх үүднээс хүмүүсийг төсвөөс бол өгч байгаа хөрөнгө оруулалтаар бол ажилтай болох үүднээс л ийм зүйлүүдийг хийж байгаа тийм. Тэгэхээр төсвийн алдагдлыг бол бас хамаагүй багасгах боломжгүй байгаа 8%-аас доош өндөр буулгах. Ер нь тэгээ цаашдаа инфляцийн асуудал одоо бол 7.2% гэж сая өчигдөр бол статистикаас гарч иж байгаа. Тэгэхээр оны сүүлэхэд 8.3 хавцаа болох юм байна гэж харагдаж байгаа. Эдийн засаг өсөж байгаа учраас импорт өсөж байна. Дагаад бүх зүйлүүд нь өсөж байгаа учраас бол энэ алдагдлуудыг энэ төр буулгах асуудал бол тийм амаргүй байгаа юм а. Яг энэ утгаараа бол яг өөрөө чи яриад байгаа тэр
Нямбатар гишүүн асуултаа тавь. За